сайхан хүргье. Дэлхийн 44 орны 400 сая гаруй хүн ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа энэ Наврызын баярын ач холбогдлыг бол за монголчууд бид жилээс жилд илүү одоо өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэж баяр үйлгийн аймгийнхаа одоо иргэдтэй, казак иргэдтэй хүндэтгэл үзүүлж бол ирснийг та бүхэн бас мэдж байгаа. Өнөөдөр бас улс орон даяар Наврызын баярыг энэ өдрүүдэд ёслол төгөлдөр сайхан тэмдэглэж байна. Ихтэй сургуулиуд, компани, ажгүйн байгууллагууд манай хувийн хвшлийн төвийн байгууллагууд бол бүгдээрээ л одоо казак иргэдтэй хүндэтгэл үзүүлж энэ баярыг сайхан одоо өргөн дэлгэрээр одоо тэмдэглэж байна. Энэ Наврызын баяр одоо нийт олон улсын баяр болсонтой холбоотой новын шийдвэрийн дагуу тэр жилээс эхлээд төрийн өндөрлөгүүд манай иргэдийн төлөөлөл хүлээж авдаг сайхан уламжил тогтлоо. Жил болгон хүлээж авдаг. Ээлжилээ хүндэтгэл үзүүлдэг. Энэ өнд манай ардам нийт казахууд маш баяртай талархалтай байдаг. Монголоо казахын ардам биш. Тэр том Казахстаны казакууд хүртэл Монгол төрд бол их хүндэтгэлтэй ханддаг. Яагаад гэвэл цөөнхийг бол ингэж хүндэтдэг газар бол дэлхийд дахинд бол бас тийм ч олон биш. Монгол шиг хүндэтдэг цөөнхийг газар бол тийм ч олон биш. Дэлхий дээр 85 талбайд баяр хийснээс хойш маш олон хэвлэлээр гарсан. Монгол орн жинхэнэ ардчилсан орн байна гэж. Энэ ардчилсан орн гэдгийг бид нэр хатгах ёстой. Таны ажил амжилт хүсье. Их баярлалаа.